Өрхийн санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд та яг одооноос төлөвлөж түүнээ байнга мөрдөрэй. Мөнгөний мод зоригтод суурал хэвтүүлээ. Монголын радио хүлээвэн сонсч байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн Монголын радиог Улаанбаатар хотод FM 106 хөдөө орон нутагт өргөн дэлгөөнөөр 21 аймгийн төвд 105.5 богино дэлгөөний үйлдвэрлэлээр хүлээвэн сонсох боломжтой. Яг одоо энэ цаг мөчид гэр бүлийн санхүүгийн босрол зориулсан мөнгөний мод нэвтрүүлгийн ээлж нэгэн шинэхэн дугаар та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн бидний ярих сэдэв бол амьдралын даатгал түүний ач холбогдол гэсэн сэдвээр сонсогч олон та бүхэнд мэдээллийг хүргэх болно. За нэвтрүүлгийн студид National Life компани гүйцэтгэх захирал Монгол хүү хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг нийт сонсогчдын өмнөөс өргөн дэвшүүлье. За танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За амьдралын даатгал гэхээр манайхан зарим зүгээр амьдралын даатгал гэж ухам юу байдаг вүлээ. Даатгал бол ийм ач холбогдолтой даатгалыг мэдээд байгаа мөртлөөсөө амьдралын даатгалыг тэр үлгэн сонсоогүй ч юм уу ойлгохгүй зүйлүүд байж магадгүй. Тэгвэл амьдралын даатгал гэж үүний хэлдэм ба гэж тодорхойлол хойлоо. Хэрхэн яаж тодорхойлж сонсогчтой хэлэх вэ? Яг ер нь маш энгийнээр бол амьдралын даатгал нэг 3 ч юм уу төрөл зүйлд одоо багтаад ах шиг байна. За бидний мэддгээр бол тэтгэврийн даатгал гэж ярьдаг. Одоо нийгмийн даатгалын үзүүлдэг үйлчлэгээ бол тэр бол амьдралын даатгалын үйлчлэгэнд багтаж байгаа. Бас мөн амь насны даатгал байна. Эрүүл мэндийн даатгал гэсэн ерөнхий юм төрлүүд байна. Яг хуу бас нэг даатгалын хажуугаар амьдралын даатгал нь болохоор бас нэг хуримтлал үүсгээд байдаг. Тэгэхээр нэг иймэрхүү дүү богинохон хитэн ойлголтууд бол амьдралын даатгал бол багтах юм болоо да. Тийм. За даатгал английн хувьд бол ерөнхийдөө бас ердийн болоод урт хугацааны гээд тэр зүйлүүд хоёр өөр байгаа тийм. Ердийн даатгал нь ямар ч шалтгаантай, урт хугацааных нь эдийн хугацаатай байдгийг гэдгийг. За яг хуу амьдралын даатгалыг бол яг хуу Монголд бол эрх зүйн хувьд бол урт хугацааны даатгал гэж нэрлэж байгаа. Ер нь бол олон улсад бол амьдралын даатгал гэж нэрлэж байгаа л да. Амьдралын даатгалаас гадна одоо бусдын бол амьдралын бус даатгал. Олон улсад амьдралын бус даатгал гэж ярьдаг юм байна лээ. Манай дээр бол ердийн даатгал гэж нэрлэдэг байгаа. Ердийн даатгал нь бол хүний хариуцлага одоо бид бүхний маш сайн мэддэг одоо жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэж байгаа. Тэр бол одоо хариуцлагын даатгал багтана. Мөн эд үүрэнгийн даатгал гэж байна. Эд үүрэнгийн даатгал бас ердийн даатгал багтаж байгаа. Мөн заримдаа бол бас эрүүл мэндийн даатгал бас орсон байдаг. Амьдралын даатгал нь одоо хариуцлага ч юм уу эд хөрөнгө гэхээсээ илүүтэйгээр яг хувь хүний одоо амь нас эрүүл мэндтэй холбоотой зүйлийг бол даатгаад байгаа юм л да. Бас хажуугаар нь бас бид нар насжилт гэж ярьдаг. Үүнийг бол тэтгэврийн даатгалыг ярьж байгаа. Энэ нь л бол яг ингээд иргэнлүү хүнлүүгээ чиглэсэн даатгалыг амьдралын даатгал юм голцоо даатгаж явдаг юм болов. За манай иргэдийн тухайд яг амьдралын даатгалыг ойлголтын төвшин ер нь хэр байна? Одоо амьдралын даатгал гэдэг энэ зүйл бий болоод одоо 10 гаруй жил болчиход байна шүү дээ. За босод даатгалуудыг бол манайхан мэдээд байна. Тэгсэн мөртлөөсөө амьдралын даатгалыг бас тэр бүхэн мэдхгүй анзаарахгүй тохиолдлууд байгаа даа. Иргэдийн ойлголтын мэдлэгийн төвшин ямар байна? Амьдралын даатгалын тухай. Одоо яг ер нь бол даатгалын ойлголт бол сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа. Энэ бас албан журмын даатгалтай ч холбоотой бол нийтээрээ бид нар ч бас даатгал авдаг болчиход байна. Нийгмийн даатгалаас өөр тий. Амьдралын даатгалын хувьд бол яг хүмүүс их сонссон байдаг бах. Гэхдээ ингээд бас бодоод ахад их нарийн учрыг сайн мэдэхгүй байгаа юм болов. Яг зориултын ч юм уу зорилгыг ч юм уу яагаад хүн энэ төрлийн даатгалыг авах ёстой юм бэ гэдгийг сайн бас ухаж ойлгохдоггүй ч магадгүй. Гэхдээ ер нь бол бид бүгдээс нэг тасраад явцсан ойлголт бас биш л дээ. Тэгээ бид нэрээ л аж амьдрал, ахуй, соёл одоо яадгийн хөрөнгө санхүүтэй л холбоотой харилцааг даатгаж байгаа гэсэн үг. Гэхдээ яг арай илүү ийм нэг жижигхэн хүрээнд юм уу? Одоо юу гэж хэлэх юм бэ одоо? Амь настай холбоотой. Амь насаа алдах юм бол хүний ар гэрт нь ямар эрсдэл учрах вэ? Хүн насраа одоо хөксөрөх юм бол санхүүгийн хувьд бол ямар байдалд орох вэ? Эрүүл мэндэ алдсан хүмүүс одоо тий одоо өвчин зовлон тусчих юм бол хүн ямар одоо санхүүгийн бэрхшээл учирдаг үлээ. Тэр бүхнээс л ер нь бол хамгаалсан л даатгал юм да тий. За ер нь яг тодруулаад хэлэх юм бол яг амь насны даатгалын хувьд бол бас нэг юм буруу ташаа ойлголт бас байгаад байдаг юм болохоор хүн амь насны даатгалыг хүн өөртөө авч яах гэж бас түүнтэй холбоотой асуултууд их гардаг юм болов. Гэтэл амь насны даатгал бол бидний үүр үгээр гэр бүлдээ зориулсан даатгал байгаад байдаг. Тухайн өрхөд арай илүү орлоготой, орлогын одоо их үүсвэрийг бүрдүүлж байгаа этгээд бол
магадгүй заагаад өөр хайнасыг бол даатгуулчихад бол гэмгүй. Яагаад гэвэл тэр хүний үгүүд байхгүй болчих юм бол дараа нь эргээд түүний гэр бүлийнх нь хүмүүс те тэр хүний ордоггүйгээр хэрхэн яаж аж төрхөлээ гэдэг одоо эмзэг сэдвийг те бас дурдах хэрэгтэй болов. Энэ дээр л одоо даатгалын ач холбогдол нь илүү тусаж өгдөг юм да. Тийм. Яг одоо бидний сонсож байгаа радио сонсогчид бол одоо Facebook нүүр номоор үзэж байгаа үзэгчдийн тухайд гэвэл амьдралын даатгалыг сонирхож байна. Даатгуулахад ухаан иргэнээс ямар шаардлагатай зүйл юу байна? Би юу бүрдүүлэх вэ? Амьдралын даатгалд одоо даатгуулахын тулд надаас юу шаардах вэ гэдэг зүйлүүдийг бас асууж тодруулахыг хүсэж байгаа. Тэгвэл энэ дээр хэрхэн яаж зөвлөх вэ? Ер нь бол яг хав сүүлийн үед энэ даатгалын компаниуд бол юу яаж байна л да. Одоо онлайнаар утсаар харьцангуй одоо иргэдэд бол хүмүүст бол хурц үйлчлдэг болоод байна. Амьдралын даатгалынх нь ч бас энэ тал дээр бол нэлээд одоо анхаарч ажиллаж ах шиг байна. Ер нь хамгийн түрүүнд бол мэдээж хийх алхам бол нэг холбогдоод үүсэх юм уу да. Тэгээ утсаар ч мэдээлэл авах тийм ээ. Интернетээр ч юм уу мэдээлэл авах хэрэгтэй. Тэрнээс бол шууд хурж ирээл даатгуулах нь бас чухал. Заримдаа бол хүн хэрэгтэй даатгал гэж байна, хэрэггүй даатгал гэж байна. Тэгэхээр энэ тал дээр нөө даатгалын компани мэрэгчлэлтнүүд тухайн хүнтэй уулзаж ярилцаад яг хэрэгцээ шаардлага нь хаана байгаа юм те. Тэр үнцэх орн одоо хараад зөвлөөд явах юм болоо хамгийн түрүүнд бол даатгалын компанитай холбогдох хэрэгтэй болоо. Тийм. Даатгуулагчтай та яаж жил ирэх тусам нэмэгдэж гин үү? Ямар вэ? За ер нь бол даатгалын салбарын хэмжээнд бол даатгуулагчдын тоо нэлээд нэмэгдэж байгаа. За амьдралын даатгал бол харьцангуй ердийн даатгалын бол ард явдаг. Сүүлд ч хөгжсөн одоо нэг 10 орчим жил болж байгаа салбар. Даатгал бол 1934 онд хамгийн анх бол төрийн даатгалын компани байгуулагдсан байдаг. Тэгэхээр нэлээд хойно эхэлсэн гэсэн үг. Ер нь бол энэ тал дээр санаа зовдөг хүмүүсийн тоо их нэмэгдэж байгаа юм болов. Ер нь бол хүмүүс ингээд дуршаад оролдоод тий асуугаад лавлаад байдаг болчиход байгаа шүү. Тий. За тэгэхээр бидний сонсогчд маань амьдралын даатгалыг сонирхож явах юм бол амнаас эрүүл мэндэ даатгуулахыг хүсэх юм бол мэдээж одоо бас өөрсдийнхөө сонирхсан асуултуудыг нүүр номоор үзэж байгаа үзэгчид бас эрүүлээрээ бид бол бас мэрэгжлийн үнээс бас асуултыг нь тодруулж асууж өгөх болно гэдгийг та бүхэнтэй хэлье. За Монгол улсад амьдралын даатгал иймэрхүү төвшөнд хөгжиж байна. За гадаадын бусад улс орнуудтай ингээд харьцуулахад гадаадын улс орнуудад амьдралын даатгал хэр ямар төвшөнд хөгжсөн байдیں۔ Манайх тэднээс ямар ялгаатай байна гэдгийг. Энэ ер нь бол амьдралын даатгалч бай, ердийн даатгалч олон улсад бол хөгжлийн хувьд бол манай улсаас бол хамаагүй тэргүүлж байгаа. Түрүүнд яваа. Тэр дотроо амьдралын даатгал бол бас олон улсад яг хөгжингүй орнуудад бол даатгалын салбар дотор тэргүүлэхийг нэнд явдаг юм байна лээ. Бас нөө даатгалынхаа өөрийнх нь одоо хив маягаас хамаарч илүү магадгүй илүү хүмүүс нь тэр төрлийн даатгалд илүү ач холбогдол өгöd ах шиг байна. Эрүүл мэнд амнаас тэтгэвэр гэдэг асуудлууд байна шүү дээ. Тэр утгаараа олон улсад бол хөгжил нь бол хамаагүй төрүүлж байгаа юм л да. Манай улсад бол мэдээж одоо яг харьцуулаад хэлэхэд бол хэцүү нэлээд хойно яваа. Гэхдээ энэ бас бидний нэг юм юутай холбоотой юм болов. Бид нар ч бас олон жил одоо социалист нийгэмд амьдарч байсан. Бидний яг энэ нийгмийн одоо хамгаалалттай холбоотой харилцааг одоо төрөөс даадаг байсан. Тэтгэврийнх нь эрүүл мэндийг нь төрөөс эмнэлгийг барьж өгдөг тий. Нийгмийн даатгалаараа үйлчилдэг. Тэгэл тэтгэврийг тавьж өгдөг. Тэгээд бид нар чинь тэр харилцаанд их сурсан, дассан. Одоо сүүлийн үед яаж өгнө гэхээр энэ хариуцлагын хүн дээрээ илүү шилжиж эхэлж байна. Хүн өөрийнхөө төлөө өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг болж байна л да. Энэ харилцаа нь одоо энэ хөгжингүй орнуудын хувьд бол хэдэн зуун жилийн өмнө айл хэд эхэлсэн байсан хариуцлагынх нь одоо энэ тогтолцоо юм уу да. Тэгэхээр яалтчгүй бидний хувьд бол монголчуудын хувьд бол нэлээд сүүлд эхэлсэн болохоор одоо л одоо би өөрийнхөө өмнөөс эзэн болох хэрэгтэй юм шүү гэдэг ойлголт одооноос бий болж байгаатай холбоотой юм болов. Удахгүй магадгүй энэ хурдаараа явах юм бол энэ төрлийн даатгал бол хүмүүст илүү хэрэгтэй юм бол гэдгийг хүмүүс бас илүү ойлгож эхлэх байхаа. За манай иргэд яг орон сууцны ипотекийн 8% зээл авахаараа даатгуулаад зарим даатгуулахгүй ч юм уу даатгал яг ямар ач холбогдолтой даатгал хэрэггүй би даатгалыг бол амааргүй байна гэдэг янз янзын хүслүүд гардаг шүү дээ. Мэдээж одоо эд хөрөнгөнд даатгуулах, хаймнаас эрүүл мэндийн даатгуулах ийм хоёр бол хэсэг байгаа. Тэгэхээр энэ дээр эд хөрөнгөний даатгал бол мэдээж одоо байгалийн нэгэн альва эрсдлийг бол даван туулахад туслах зорилгоор бол эд хөрөнгөний даатгалыг хийлгэж байна. Тэгвэл мөн амнаас эрүүл мэндийн даатгалыг хийх нь яаж хийлэгдэж байна? Мэдээж энэ хэмжээгөө бол өөрсдөө сонгох байх. Сонголт нь бол иргэдэд чөлөөтэй байдаг. Ер нь бол санхүүгийн зохицуулах хороноос гаргасан журмын хувьд бол
За эд хөрөнгийн даатгал бол заавал хийх ёстой. Энэ Монгол банкнаас гаргасан журам байдаг баг. Зүгээр даатгалын хувьд бол санхүүгийн зохицуулах оронд хоёр төрлийн даатгалыг хийж болно гэсэн амь нас эрүүл мэндийн хувьд. Нэг нь бол гинтийн осол. Нэг нь бол одоо амьдралын даатгалын амь насны бүтээгдэхүүнийг яг гинтийн ослын даатгал нь арай бага. Хураамжийн хувьд бол нөгөөдгөө арай бага байх шиг, нөгөөдг нь бага зэрэг өндөр байх шиг байна. Тэгээ үүнтэй холбоотой хүмүүс сонголт хийгээд байна л да. Сонголтоо ихтэй хөвчлэн гинтийн ослын даатгалыг сонгоод байх шиг байна. Зүгээр яагаад сонголт хийх боломж нь бол иргэдэд бол өөрсдөд нь бол байгаа. Гэхдээ эргээд хүмүүс маань одоо анх байр авахдаа тэр амь насны даатгалч байна. Тэр даатгалтай мантай л байх шиг байна л да. 8%-ийнхаа зээлийг аваад одоо орон сууцсандаа л орж ивэл бүх юм бүтчих те. Тэр зам руу л явж байгаа шиг байна. Гэтэл яг хав ер нь бол яадаг вэ гэхлээрэ тэр хэнийг даатгах ч вэ гэхлээрэ тэр зээлийг авж байгаа хүнийг нь л даатгах байгаа шүү дээ амь насыг. Тэгэхээр тэр хүний амь нас гэдэг бол их чухал. Хэрвээ тэр хүн үгүй болчих юм бол тэр зээлийг хэн төлөх вэ гэдэг асуудал тавьдаж шүү дээ. Үлдэн гэсэн үг. Тэгэхээр орлоготой хүнэл бодвол орлоготой өнөөл өмнөө тавьж тэр зээлийг авсанд байлгүй тий. Гэтэл тэр хүн маань одоо гинтийн ослын улмаас амь насаа одоо даатгуулчих юм бол өвчин үлдчихэж байгаа байхгүй юу тий. Өвчин ер нь бол хүн өвчний улмаар л голдуу нас бардаг. Тэрийг бол одоо би хэлээд яах вэ ойлгомжтой. Тэгэхээр эрсдэлтэй ийм хэсгийг хаяад байна л гэсэн үг. Эргээд энэ бас чухал асуудал нэгэн тал анх эхэлж байгаа бол орон сууцсандаа ч орой зээлээч төлөй дээрэс нь бас тэр нэг эрсдлийг бол харж авах хэрэгтэй бол яагаад гэвэл таны бас гэр бүлийн чинь хүн хайртай хүүхдүүд чинь тэр зээлийг төлөх хэрэгтэй болно. Тэгээ тэр хүмүүс тэр төлбөрийн чадвар нь байгаа юу үгүй юу гэдгийг хүн энийг эргээд харах хэрэгтэй болов. Байхгүй бол тэгээд ямар ирээдүй ухагдж байгаа нь бол ойлгомжтой. Их тийм сайхан ирээдүй бол бас биш бах тийм. Би бол энэ дээр бас нэг зүгээр жишээ авч нэг зүйлийг тайлбарлаж хэлмээр байна л да. За амьдралын даатгал дээр хоримтлалыг аваад үзье байлаа. Хоримтлалыг банкнд хийлээ, хоримтлал үүсгэлээ. Тийм ээ. За тэгээд урт хугацааны даатгалд бас ингээд хоёр хэсэг ингэж авч үзэх юм бол банкнд сард 50,000 төгрөг хадгалуулъя. 5 жилийн хугацаатай. За банкны хүүг 13% гэдээ бодоод үзье. 5 жилийн хугацаанд аваад үзэх юм бол 4,200,000 төгрөг. Харин урт хугацааны даатгалд бол 50,000 төгрөг ингээд хийгээд байхад мөн 5 жилээр авч үзэх юм бол 3,800,000 төгрөг. Банкнаас 400,000 төгрөгийн арай бага байгаа. Тэгэнгүүт л банк бол 400,000 төгрөгөөр илүү тэр бол таны өөрийн хөрөнгө. Харин та сар болгон 50,000 төгрөг хийж даатгуулснараа 5 жилийн хугацаанд учрах аливаа нэгэн эрсдлээс өөрийгөө сэргийлж байна. Хоримтлуулсан мөнгө ашиглахгүйгээр даатгалын салбараас гаргуулах юм боломжтой болж байгаа гэсэн. Ийм бодит кейс баримт байж болох бах тийм үү? Тийм шүү дээ, тийм. Байлгүй хав. Тэгэхээр даатгалын ач холбогдлыг бол манайхан бас мэдээж мэрэгжийнх нь хүмүүсээс судлаачдаас ч юм уу одоо мэрэгжлийн байгууллагууд одоо олон байна шүү дээ. Тэр бүх хүн газар руу ороод хэрхэн ямар ач холбогдолтой байдгийг гэдгийг бол сонирхож үзэх зүг болоо гэж би бодож байна. Би бол тантай бас санал нэг байна. Ингээд өнгөцгөн гаргахлаарэ юм илүү ухаж юм харахад бас хэцүү байдаг тий. Тэгэхээр магадгүй мэрэгжлийнх нь хүмүүстэй хандаад ярилцаад зөвлөгөө аваад заавал даатгал авах балгүй. Уцтаад мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл заримдаа бидний хайж байгаа шийдлийг хажууд байдаг. Тинчээ магадгүй нэг шийдэл бас байж болох юм те хүн. Ер нь бол амьдралын даатгал гэдэг нэр нь ч бас учиртай болов. Яг л хүний амьдрал учирдаг, шийдэх шаардлагатай шийдлүүд нь тинчээ бас байгаа юм болов. Ер нь бол энэ даатгал яагаад хүнд хэрэгтэй юм бэ? Тэгээ шүүмжтэй нүдэрч болтго хараад өөрөө нэг мэдээлэл авчаад бол гэмгүй бах. Ер нь хуримтлал бий болгох нь бол чухал. Эрсдлээс ч гэсэн хүн бас эрсдлийг ингээд бусдад өгөх боломж байхад бас тэрийг бас тооцоолж үзээд бодолцох нь зүйтэй болоо. Ганц хоримтлал үүсгэх гэдэг бол бүх юмны шийдэл угаасаа биш. Зөвхөн хүн тэр хэмжээний хоримтлалыг үүсгэж болно, үүсгэж чадахгүй ч байж болно. Гэтэл эрсдлээс хамгаалах шийдэл бол харьцангуй хоримтлал үүсгэхээс хямдхан байдаг тийм. Тэгэхээр манайх ч болоод ингэж хэлдэг шүү дээ. Хоримтлал үүсгээд хоримтлалаас олсон хэдэн төгрөгийг эргээд нөгөө эрсдэл рүүгээ зарцуулчихад байгаа. Тийм шүү дээ, яг үнэ. Эрсдлийг тооцоолохгүйгээр хоримтлал үүсгээд байдаг. Тийм, яг үнэ. Эрсдэл гэдэг зүйл бол мэдээж хүн болгон тохиолдохгүй. Тэгтээ ирэхгүй бас тийм ирэхгүй. Гэхдээ өөрөө эн чинь одоо юу юм те ойлгомжгүй байхгүй юу те тооцоолоход бас бэрх яг өөр дээрээ. Тийм болохоор хэрвээ хүн хоримтлал үүсгээд давхар эрсдлээ тооцоолоод даатгуулаад явж исэн бол эрсдэл учрахад хоримтлал руу орохгүй л гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар яадаг вэ гэхээр насаараа хоримтлуулад нэг дансандаа хитэн төгрөгтэй болно. За дундаж хүнийг тооцох юм бол нэг их мөнгөтэй болж чаддгүй шүү дээ. Гэхдээ нэг байртай болоод байгаа шүү гоо тий. Тэгээд яадаг вэ гэхээр хүнд хүчин тусчдаг.
Тэгээ хүнд өвчин тусангууд нөгөө дансныхаа мөнгөний хоослон байраа зарна. Тэгээ нөгөө өвчнөд авах гэж оролдоно. Яг тиймэрхүүдүүл одоо жишгээр одоо олон нийт маань бараг тэгж л яваад байна л да. Гэтэл энэ бүхний чинь ард бол одоо бүгдийг рэнгийн тэгэж хамаг байдгаа зориулахгүйгээр тий. Бас тодорхой хэмжээнд амархан шийдэж байгаа шийдлүүд бас байгаа л байна л да гадуур тийм. Бид нар бол одоо тодорхой хэмжээний ашиг орлоготой болсныхаа дараа даатгуулах хэрэгтэй гэж ойлгоод байна шүү дээ. Бас тийм ээ. Амьдрал зохиосныхаа дараа адэрч гэдэг юм уу? Амьдралын даатгалыг бол хизээч хийл гэж болно. Хүүхд дээрээ хийл гэж болж шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тийм. Ер нь бол одоо нэг ийм үг байгаа л да. Манай дээр ч яах вэ? Ер нь бол нэг ийм үг байт юм. Хэрвээ таны орлогоос хамааралтай хин нэгэн байгаа бол танд амьдралын даатгал хэрэгтэй. Орлогоос ч юм. Тэгэхээр тэр үр хөвгттэй хүн болцсон гэж тэр хүүгээ төрцснийхаа дараа өөрөө ажиллагээд орлогоо олж чадахгүйгаас л хойш танаас үргэлж хамааралтай байх болно. Тэгээд тэр хооронд л хүн яг тэр хүүхдэд зориулж даатгал бол авч явах хэрэгтэй. Нөгөөтэйгөр хүн өөрөө орлогогүй болчдөг тий. Тэгээд бусдаас хамааралтай болмооргүй байгуул магадгүй бас тэтгэврийн даатгалд ч гэсэн тий. Хамрагдаад явах зүйтэй болов. За даатгуулсан иргэдийн тухайд гэвэл мэдээж даатгуулчаад тухайн даатгуулагч компаниас нөхөн олгор гаргаж авахын тулд яаж гаргах тухайгаа мэдэхгүй ч юм уу альсвал эргээд даатгалын компанитайгаа холбогддгоо тухайн даатгуулсан гэрээ хугацаа ямар төвшөнд явж байгаа гэдгийг бол иргэд нягтлахгүй тохиолдлууд бас гараад байна шүү дээ. Би нэрээ даатгуулж ийсэн одоо юу болсон юм болоо ч гэдэг юм ийм зүйл яриад байж байгаа хүмүүс олон байдаг л та. Мэдээж энэ ямар даатгалын компанид даатгуулж байгаагаас их хамааралтай асуудал болов. Сүүлийн үед даалангуяа даатгалын салбар, санхүүгийн салбарынхаа тий энэ одоо хөгжлөд байгаа гэх юм уу та цахимжиж байна. Дээрээс нь харилцагч нартайгаа илүү харьцаж эхэлж байна. Өмнө нь бол компаниуд орлого ашигын төлөө явдаг байсан бол өнөөдөр харьцангуй хүний төлөө явдаг болж байна. Нийгэм маань өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад манай аж ахуйн нэгжүүд компаниуд ч гэсэн өөр болж байна. Тэгэхээр бол энэ бол мэдээж даатгалынхаа компани бол өөрөө бас харилцагчдтайгаа харилцаа холбоотой мэдээлэлээр үргэлж хангаад хоёр талтай мэдээлэлтэй байх ёстой болов. Тэгсэн тохиолдолд тэр даатгалынхаа компанийг магадгүй яагаад даатгуулсан гэлээ гэдэг ач холбогдлоо ч гэсэн мартах өсөх байх тий. Түрүүн битээр яриан дээр гарч ирсэн шүү дээ. Дэлхийн дахин дуу олон улсад бол амьдралын даатгал нэгт явдаг. Тэгсэн чинь Монголд болохоор бусад төрлийн даатгалууд нь өмнө яваад амьдралын даатгал бол арай жоохон хойно яваад байгаа байдаг жишээ нэг байна тий. Тэгтээ сүүлийн үед хүмүүс амьдралын даатгалыг илүү их сонирхдаг болсон байна. Амь нас эрүүл мэндэ даатгалдаг болсон байна гэдэг бол бас даваа талах тийм үү. Тийм шүү дээ. Тийм. Одоо энэ бол нийгэм маань өөрчлөгдөж байгаагийн хэв шинж болов. Тэгээ нийгэм маань хүн өөрийнхөө өмнөөс хариуцлага үүрж эхэлж байна. Дээрээс урдаас гараа төлөвлөж эхэлж байна амьдралаа. Өмнө чинь бид нар өнөө маргаашаал ядаж өнөөдөр хоолтой байл маргааш нь хамаагүй гэдэг сэтгхүүтээ амьдарч ирсэн бол одоо бас нэг 5-10 жилийн цаатгыг хараад үгүй эн чинь нэг иймэрхүү юм тохиолдол юу болох вүлээ гэж бас бодож эхэлж байна гэдэг чинь нийгэм маань сэтгхүүн бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна л гэсэн үг болов. За амь нас эрүүл мэндэ даатгууллаа. Тийм ээ даатгуулсан хугацаанд ямар нэг эрсдэлтэй зүйл учрлаа гэж бодоход одоо даатгуулагч маань байхгүй болсон тохиолдолд тэр мөнгийг хэрхэн яаж хэн авах юм бэ гэдэг асуудлууд их гарч ирдэг асуултууд иргэдээс тийм ээ. Тийм. Яг амьдралын даатгалын хувьд бол амь насны даатгалч бай, тэтгэврийн даатгалч бай. Хэрвээ тэтгэврийн тэтгэвртэй байсан хүн бас нас барчих юм бол нөгөө нэг үлдэгдэл хуримтлалыг тэтгэврийн хин төхүү гэдэг асуудал яригдана. Харин тийм. Амь насны даатгалын хувьд нас барчих юм бол мөнгөний хин төхүү гэдэг асуудал. Энэ гэрэн дээрээ дурдаад өгсөн байдаг. Тийм, гэрэн дээрээ дурдаад өгсөн байдаг. Энэ бол бас аюул чухал л да. Гэрэний нэг хэсэг даатгалын менежер бол одоо даатгал хариуцсан, даатгалын мэрэгчлэлтэн бол нөгөөнөөс бол асууна. За, иймэрхүү асуудал үүсэх юм бол мөнгөний авах вэ? Хин төхөө вэ? Хин авах вэ гэдэг асуудлыг өөрөөс нь асууна. Тэр хүн нэр дурдж өгнө. Тэр нь одоо өөр хүүхдэн ч юм уу, эхнэр нөхрөн ч юм уу тийм хүнийг одоо зааж өгөх бах. Тэрнийхээ дагуу одоо бол нөхөлбөрийг нь олгоно гэсэн үг. Харьцангуй одоо ингээд хараад байхад бол нөхөлбөрийн хувьд ч гэсэн их удаад байхгүй юм л да. Амь насны даатгалын одоо жишээлбэл нэг 50-60 сая ч юм уу тий. Төгрөгийн нөхөлбөр бол бичиг баримтныг өрөөд ирэхэд 2-3 хоногийн дотор 2 хоногийн дотор шийдэгдсэн байх ч юм. Тэгэхээр бол нөхөн төлбөрийн хувьд бол амь насны даатгал ялангуяа энэ төрлийн даатгалууд харьцангуй шийдгээд энгийн байдаг. Яг л хүн анх даатгалахтай амьд байсан одоо байхгүй болсон үнэн тий. Тэрийг нь бол нөгөө төрийн байгууллагууд нь одоо нас барсны гэрчлэгээ ч юм тэргээр гэрчлээд өгч юм. Тэгэхээр нэг шалгаад авах юм харьцангуй бага байдаг. Гэтэл
хажуугаар нь эсрэгээр бага нөхөнд бүрдээ машины даатгал бол аюу төвөгтэй. Яагаад тэгэхээр тэр нөгөө нэг нөхцөл байдал яаж ч иргсэн байж болно те. Кейс нь илүү хэцүү байгаа байхгүй шийдэхэд. Тэрүүнтэй харьцуулахад амь насны даатгал хэдийгээр нөхөнд бүрийн хэмжээ нь өндөрч гисэн шийдэхэд харьцангуй амар байдаг юм болов уу гэж ойлгоод шүү дээ те. Үүнтэй холбоотой маргаан ч гэсэн нэг гараад байдаггүй. Амьдралын даатгалын хувьд бол одоогийн байдлаар нэг маргаан гараад байсан асуудал байхгүй хаа. Мэдээж одоо хоёр тал гэрээ хийж байхдаа бүх нөхцөл шаардлагуудаа бүгдийг тодорхой ярьж гэрээндээ өөрчлөлт юм оруулж бас гэрээгээ батлах хэрэгтэй баг тий. Тэрийг бас нэг талаа даатгалын компаниас хүндээ тайлбарлаж өгөх нь чухал. Нөгөө хүн бие юу нь ямар даатгалд хамрагдсан бэ гэдгээ ойлгох нь чухал. Ингээл нөгөө мэдээллийн асуудал. Энэ мэдээлэл мэдээж ил тод байх ёстой. Тийм тэгжээж л одоо сэтгэл хансан үйлчлэгээ нэг талаас аав нөгөөх нь үйлчлэгээ үзүүлж чадна л гэсэн үг тийм. За ингээд өнөөдөр бидний нэвтрүүлэгтэй хамтдаа байж нэвтрүүлэг сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бол амьдралын даатгал түүний ач холбогдол гэсэн сэдвээр ярилцж байгаа. Нэвтрүүлгийн студиуд National Life компани гүйцэтгэх захирал Монгол хүү иргэд ирж ярилцж байгаа. За амьдралын даатгал дээр өөр иргэдийн мэдчих хэвээр анхаарах одоо зүйлүүд юу байна? Үүнийг хуйлаад урьдаад нэвтрүүлэг өндөрлөө. Нэвтрүүлэг төгсгөд 3 минутын хугацаа үлдсэн байна. За ер нь бол нэлийн ярьлаа. Гэхдээ энэ бас нэг ингээд харахад хүн ингээд бид нар ч н одоо яалтчгүй юм одоо нэг юм жоохон буурай нийгэмд амьдраад байна л да. Одоо нөгөө нэг иргэн тойрны орчноо бодсон ч гэсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн Монгол улсад бол хөгжөөд их удаагүй байна. Гэтэл бидний асуудал болгонд тулгарч байгаа асуудал болгонд шийдэл бас байдаг. Тэгээд энэ шийдлийг хүмүүс эрэлхийлэх хэрэгтэй. Асууж авах хэрэгтэй. Заавал нэг хүнээс юм очиад асуулаа гэхэд заавал тэр бүтээгдэхүүн хамрагдаа мөнгө төлнө гэсэн үг биш. Тэгэхдээ тэр шийдлүүдийг даалгаврын санхүүгийн шийдлүүдийг бид нар мэдчих хэрэгтэй. Тэгэхээр хүн энэ мэдлэг гэдэг энэ агуу далай гэдэг байдаг те. Энд бол нэг шумбаж үзээд хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ хүн ер нь мэдчих нь зүйтэй болов. Тэгэхээр хүн өргөн мэдлэгтэй байж даалгаврын энэ санхүү бид нар санхүүгээр амьдрахгүй шүү дээ. Бидний амьдралын нэг хэсэг болсон асуудал. Тэгэхээр бас нэг энэ амьдралын даатгал гэдэг өнцгөөс бас нэг судалж үзээчээл гэж хүмүүсээс одоо гуймаар байна. Тэгэх юм бол хүн бас зарим нэг тий асуудлыг шийдэж өгөх шийдлүүд тийж нэг өндөр биш үнээр бас байдаг юм шүү л гэж хэлмээр байна. Тэгээд нэг залгаад асуугаад лавлаад үзэрэй. За баярлалаа. Өмнө бас бид бол хэд хэдэн дугаар даатгал гэж өгөх юм юу юм? Даатгалын одоо ач холбогдол нь ямар байдیں? Даатгалын төрөл зүйл нь юу байдیں гэж ярьж ирсэн бол өнөөдөр амьдралын даатгал ба түүний ач холбогдол гэсэн сэдвээр иргэд олон нийт сонсогч та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. За мэдээж амьдралын даатгал гэж бол юу хэлдэм бэ? Хэрхэн яаж даатгуулах ёстой байдیں ингээд маш олон зүйлүүд дээр иргэдийн бас эргэлзээг тайлсан мэдээллүүдийг өгсөн. За National Life компани гүйцэтгэх захирал Монгол хүүдээ баярлалаа. Монголчууд бүгдээрээ бас амнаас эрүүл мэндэ даатгаж альва нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлж бас даатгуулж байгаарай гэдгийг иргэдтэй олон нийтэд бас уриалъя. Урилга хүлээвч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Урьж оролцсон баярлалаа тань. За санхүүгийн босрын нэвтрүүлгийг хүлээвэн сонссон эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа.